хаа. Амьдрал тэмцэл биш, тэмүүлэл гэж та өөрөө л хэлдэг штэ. Тэмцэлдэж тэрсэлдэг чи хүний мөн чанар биш штэ. Тэмүүлэл бол хүний мөн чанар мөн. Гэхдээ хүн тэмүүлэл тэмцэлгүй байх юм бол гундаж мөхнө. Тэгвэл та юуны төлөө хаашаа ингэж тэмүүлээд байгаа? Тэмүүлэл чанартай амтэн нь намайг балчигт шингэчгээд тэндээсээ гарах гэж оролдож байгааг нь хөндлөнгөөс ажиглах юм бол тэр нь тэмцэлдэж байгаа юм шиг харагдана. Харин тэрнээсээ гарч чадахгүй бол тэндээ живж шигдэнэ. Ойлгохгүй. Таны над яриад байгаа намайг балчиг, шавар шавхаа чи ер нь хинт хэрэгтэй? Энэ бүхэн чи хинт хамаатай? Хүн бол сэтгэлийн амт. Хүн сэтгэлээр нэг бол хөөрч дүүлнэ. Нэг бол сэтгэлдээ живж шигдэнэ. Харин сэтгэл нь хайраар тижээгдэнэ. Хайраар дутсан сэтгэл нь эзнээ яг л өт хорхоо шиг өчүүхэн жаахан болгоод оргицгоно. Та намайг хайлгаад байна. За тавьшир. Шүүгч ирлээ. За сайн байцгаана уу? Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2017 оны 6 дугаар сарын 16-нд шүүгч шилжүүлсэн иргэн Чингис холбогдох эрүүгийн 410, 207, 109 дугаар хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлэж байна. Урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг хохирогч талаас гаргасан болно. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор Уянга, хохирогчийн өмгөөлөгч Билгээ, яллагдагч Чингис мөн түүний төрсөн дүү Сүндэр нараа оролцож байна. Яллагдагчийн өмгөөлөгч яагаад ирээгүй юм? Яллагдагч Чингис өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан. Прокурор Уянга, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заавал өмгөөлөгч авах заалтыг нэгтэлсэн биз? Тийм ээ шүүгч. За тэгвэл хэлцэх асуудлаа танилцуул. Эрүүгийн хэргийн 410, 207, 109 дугаартай хэргийн бүрдлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгаад шүүхэд шилжүүлсэн байгаа. Хохирогчийн өмгөөлөгч Билгээ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргаад байна. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурор ямар байр суурьтай байна? Прокурорын зүгээс шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ өмгөөлөгч нэгэнт хүсэл гаргасан болохоор хуулийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэгт оруулж байна л да. Өмгөөлөгч Билгээ өөрийн хүсэлтийг тайлбарлана уу? За манай байгууллагын сүлжээнд улсын онц чухал мэдээллүүд хувь хувьсгалын шинжтэй олон баримт материалууд хадгалагддаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Яллагдагч Чингис манай байгууллагын сүлжээнд дэвтэрсэн нь санаатай үйлдэл гэж үзэж байна. Гэтэл мөрдөгч Сүхэ энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлэгт үндэслэн хэргийг хэд амархан шийдсэн гэж би үзэж байна. Тийм болохоор хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтэй байна. Сүлжээнээс мэдээлэл алдагдаагүй юм биш үү? Алдагдаагүй л дээ. Гэхдээ эн чинь манай улсын хамгийн Энэ хүмүүс таныг ингэж шууд хэрэгтэн болгоод шийтчих юм уу? Үгүй. Энэ мөрдөгч намайг амтэн гэж боддгоо л хэлж байна. Таныг л яриад байна штэ. Үгүй, намайг яриаггүй. Энэ мөрдөгч намайг Чингис хүн мөн үү биш үү гэдгийг ярьж байгаа болохоос биш. Миний сэтгэл дотор юу бодож шаналж яваа, юунд зөөвөрлөж, эдэнд ямар хариуцлага тохоохыг хүсэж байгааг энийг хэний ч сонсоогүй. Эднийх хинтэж огтхон ч пайдлын байхгүй.
Өмгөөлөгч бэлгээ. Танд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа шаардлагатай болохыг нотлох хангалттай баримт алга байна. Шүүгч, хардах үндслэл байгаа. Яллагдагч Чингис ямар ч эргэлзээ мэлзээгүйгээр шууд эхний байцаалтаараа хэрэгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь цаад захиалагч нартайгаа тохиролцсон гэдгийг нотолж байна. Нөгөө тэгвэр хэргийн жинхэнэ цаад эзэд нь энэ тархины саажилттай хэрэг хүлээх чадваргүй энэ өрөөл татанхаа амтнд хэрэгээ тогтцоход өөрснөө ялгүй мултрах санаатай байна гэж би дүгнэж байна. Та хардлагаад яриад байна. Мөрдөн шалгах ажиллагааг ямар чиглэлээр нэмж хийлгэх шаардлагатайг та хэлэх хэрэгтэй. Манай байгууллага улсын онц чухал мэдээлүүдтэй ажилладаг гэдгийг түрүүн би хэлсэн. Урд өмнө нь манай байгууллагын сүлжээнд хууль бусаар нэвтрэх орлогууд мэрсэр гарч байсан. Тийм ч учраас бид нэр сүлжээнийхээ аюулгүй байдлыг сайжруулсан. Одоо ер нь хэрийн баргийн программистууд нэвтэрч чадахгүй шүү. Гэтэл энэ мэргэжлийн бус ердөө бүрэн дунд боловсралтай хөгжлийн бэрхшээлтэй энэ муу амтнд нэвтрэн гэдэг бол ямар ч боломжгүй. Тийм болохоор л энэний цаана нарийн мэргэжлийн мэрэгсэн өндөр нууц этгээдүүд байна гэдгийг би хэлээд байгаа юм. Ер нь энэ хэргийн цаана улс төрийн бохир зорилго байхыг ч үүсэхгүй. Хавц сэрэгт байгаа баримтуудаас үзэхэд улс төрийн зорилго агуулсан гэж сэжиглэх нотлохоо огт алга байна. Шүүгч, ийм ноцтой хэрэгт мөрдөгч хитрхи хайн хандаж хэргийн уг язоорлуу нь орлого. Энэ хэрэг хүлээх чадваргүй энэ муу амтнд хэргийг тогох гээд байна шүү дээ. Мөрдөгчийн үйл ажиллагаанд прокурор ямар дүгнэлт өгч байна? Өмгөөлөгч мөрдөн байцаагчийг буруутгаж байна. Тийм ээ. Мөрдөн шалгасан ажиллагаа, баримт нь нотлогоо цуглуулсан байдал, хавтас хэргийн бүрдлийг прокурор хянан шалгаад хуулийн дагуу хийгцэн гэж үзэж байгаа. Мөрдөгч хууль зөрчсөн, ёс зүйгүй үйл гаргасан гэсэн үндслэл алга байна. Аха. Шүүхийн урдчилсан хилцүүлэг гэдэг чинь маш чухал юм байна. Та бит хоёрт өөр гарцыг хэлж өгч штэ. Үгүй. Харин ч энэ хүмүүс таныг буруугүй гэж хэлж байна. Үгүй тийм биш. Би эднэрт юу дагоохыг хүсэж байгааг хэнийч сонсохыг хүсэхгүй байна. Эдний хинд ч хамаагүй байна. Тайвшир таах. Тайвшир. Аха. Ялагдагч Чингис. Та яаж вэ? Би чинь зүгээр үү? Уучлаарай шүүгч. Ахт маань жаахан агаар хэрэгтэй байх шиг байна. Эмч дуудах уу? Зүгээр үе ингэдэг. Хитгэн хором агаарт гарагчвал гайгүй болох байхаа. Хэлцүүлгийг 10 минут завсарлаа. Зөндрөө ахыгаа уучлаарай. Ахын дүүгээ айлгачлаа. Чи юун тухай ингэтлээ бодоод байгаа юм бэ? Би яагаад энэ тухай бодоогүй юм бол? Юуг? Би үргэлж таны талд байдаг. Яагаад гэвэл та үргэлж зөвийг ярьж, үргэлж үнэн рүү тэмүүлдэг байсан болохоор тэр. Зөндрөө. Чи бол надад байгаа бүх юм, бүх амьдрал. Би энд байгаа бүх худал хуурмгийг нэгд орж чамд тайлбарлаж чадахгүй шүү дээ. Харин энэ удаад
Би таны талд ормооргүй байна. Наадах чи юу гэсэн үг? Тэр өмгөөлөгч таныг энэ хэрэгт буруугүй, харин ч энэ хэргийг өөр хүн хийсэн байх боломжтой гэж хэлж штэ. Магадгүй тийм ч байж болно штэ хаа. Үгүй дүү. Энэ хэргийг би хийсэн. Би чаддаг. Болдог гэдгийг эднэрт харуулъя гэж утсан юм. Би чадсан. Энэ хэргийг би хийсэн. Ойлгож байна уу? Та энэ боломжийг ашиглаад өөрийгөө буруугүй гэж хэлж. Хийж болохгүй дүү. Тэгвэл энэ бол ёс суртахуунгүй хэрэг болж хуурна. Хуулийн өмнө хүн бүхэн эрэгтэй шиг үүрэгтэй. Бас хоёрдмол утгагүй чин үннээ өчөж байх ёстой. Би гимзэм хүлэгтэй ч гэсэн бусдын адил эрүүл саруул хүн шиг эрэгтэйгч баймаар. Би хүн шиг баймаар. Ойлгож байна уу чи? Та ердөө л энэ өхний төлөө энэ хэргийг хийсэн юм. Тийм ээ. Би тийм овлоггүй зүйл хийж явах хүн биш гэдгийг чи надаар хэлүүлдэхгүй мэднэ. Би зүгээр эдний нээлттэй эхүүдийнх нь харилцан уялдаан дээр тулгуурлаад алдаагийн шүүж байгаад сүлжээ рүү нэвтэрчихсэн. Дүүми. Тэгээ би энэ тухайга хэд удаа уцтаж хэлсэн. Харин хинэн ч намайг хүний чинээ тоогоогүй. Уцаар тоглохоо болоо гэж уцаа тасалж байсан. Намайг согтуу хүү юм уу? Эсвэл хүүхэд байна гэж бодсон байх гэж одоо би биеэрээ очсон. Гэтэл намайг өт торхон чинээ хараагүй. Харин энэ өмгөөлөгчийн түрүүнээс хойш тачиг давтаад байгаа улсын онц чухал мэдээ дагуулсан нууц сүлжээ шүү дээ. Та зүгээр л хайчихгүй яасан юм бэ? Тэгэж бодсон. Гэхдээ арай биш. Улсын ажлыг эдгээр ингэж хайхрамжгүй хийж болохгүй. Намайг тоохгүй огтхонч биш. Энэ бол улсын ажил. Эдгээр ингэж хандаж болохгүй дүү. Энэнд л миний уур хүрээд байгаа. Би жижигхэн хал балгүй вирус бичиж шийдэхэд эдний дотоод сүлжээнд байгаа бүх компьютеруудын дэлгэцэн дээр миний зураг гараад ирсэн. Тэгэхэд яасан гэж намайг тоохгүй байсан хүмүүс огт эсэргээрээ гайхаж эхэлсэн. Намайг харсан. Намайг эрүүл саруул хүнтэй харьцаж байгаа юм шиг тоож эхэлсэн. Эдгээр намайг Монгол улсын иргэний адил, иргэн Чингис гэж дуудсан. Дүүмээ гайхалтай байна уу? Тэнэг гэдгийг та. Тэнэг биш ээ. Би Монгол улсын иргэний хуваар эднэрт тоогдож байна. Энэ гайхалтай хэрэг. Тоглоом биш. Та тэгээд яллагдчих болохгүй зүтгээд байгаа юм уу? Тийм ээ. Хийсэн хэргийнхээ төлөө бол би яллагдагч болж болно. Тэгээд тэр хүмүүс чинь таныг шоронд хийчих штэ хаа. Хийх. Би өөрийгөө өмгөөлж байж гарна. Харин өөрийнхөө хийсэн хэрэгээс өөр хэрэг хүлээгтэрээ тулах юм бол харин эднэр юу хийж байгаагаа ойлгох бол. Ойлгов уу? Энд хариуцлагатай ажиллаж чухал. Шүүхийн урдчилсан хэлцүүлэг үргэлжилж байна. Ялдагдагч Чингис та хэлцүүлгийг үргэлжлүүлж чадах уу? Тийм ээ шүүгчээ. Урдчилсан хэлцүүлгийн явцад нэмж тодруулах зүйл гарсан тул мөрдөгч Сүхэг дуудаж ирүүлээд байна. Та мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад хуулийн дагуу бүх зүйлийг хийсэн гэж үзэж байна уу? Мөрдөн шалгалтын журмыг зааврын дагуу гүйцэд хийсэн болно. Хэргийг өөр хүн хийсэн байж болох сэжүүр байгаагүй юу? Яллагдагчаас өөр хүн юм уу? Өөр хүн сэтсэн баг. Тэр хэрэгт оролцсон сэжүүрч байхгүй байгаа. Ялдагдагч Чингисийг дээд боловсруулгүй. Тэр тусмаа мэдээллийн технологийн мэрэгжилгүй танд хардлага төрүүлээгүй гэж юу? Мэдээж тэгэлгүй яах вэ? Хардлага төрүүлсэн. Тэгээд би энийг маш сайн нэгтэл судалсан байгаа. Шалгалтын явцад яллагдагч Чингис нь удирдлагын нээлттэй системүүдийг ашигладаг. Гадаадын компаниудад програм бичиж өгдөг. Өөрийгөө асар өндөр түвшинд боловсруулсан программист болох нь тогтоогдсон байгаа. Дээр нь тоглоомуудаас эхлээд томоохон нээлттэй эхийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай нэг. Энэ боломжтой гэж юу? Англи хэлийг өөрийн биеэр бие даад сурсан. Дээр нь бүтээгдэхүүнүүдэд англи танилцуулгатаагаар онлайн дэлгүүрүүдээр борлуулдаг. Ихэвчлэн Дундад Азийн болон хуучнаар зөвлөлтийн гэгдэж байсан орнуудтай хэрэглэгчид олон. Маш өндөр оюуны чадвартай залуу байгаа. Харамсалтай нь манай боловсролын тогтолцоо ийм хүмүүсийг сургах нь
анхаардаггүй нь харамсалтай юм да. Мөрдөгч. Уучлаарай. Та сая хуучин зөвлөлтийн орнууд гэлээ л дээ. Та энийг яаж шалгасан бэлээ? Өмгөөлөгч. Миний бие санхүү, төлбөрийн баримтууд болон зохиогчийн эрхийн гэрчилгээнүүд, худалдан авах гэрээнүүдийг хавцад хэрэгт хавсаргасан байна. Өмгөөлөгч. Дээр нь нэмж хэлэхэд энэ бүх зүйл хуулийн дагуу явагдсан. Мөн шилдэг татвар төлөгч хариуцлагатай иргэн болохыг нь давхар нотолсон байна. Шүүгч. Болох уу? За яах. Энэ хүн ийм их өндөр ур чадвартай юм байж. Тэгвэл би сүүлчийн удаа асууя. Дахин хэлье. Ийм өндөр ур чадвартай хүн бусдад ашиглагдсан байж таарах уу? Шүүгчээ, энэ асуултанд би өөрөө хариулж болох уу? За, ялдагдах Чингис. Юуны өмнө намайг хүн гэж үзэж миний хэргийг шүүхээр ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Би одоо 27 настай. Төрөлхийн тархины саажилттай. Би энэ амьдралдаа хөл дээрээч зогсож үзээгөө. Миний онш бол дисконектик гэдэг онштой. Би тархиараа бие захирч чаддаггүй. Гэхдээ би боломж олдох юм бол өдөржин компьютер ширтэ суудаг. Дэлгэц рүү харсаар агаад миний хараа муудсан. Тэгвэл компьютер ширтэ суухгүй бол би гэдэг хүн оршин тогтнохгүй байгаа юм шиг надад санагддаг. Харин миний ард энэ зогсож байгаа охин бол Сүндэр миний төрсөн дүү. Дүү минь миний амьдралын итгэл найдвар, урам зориг, хайр хүч минь. Дүү миний өнгөрсөн цаг хугацаанд миний хил бол миний түшиг тулгуур болж ирсэн. Би дүүдээ хүний ертөнцийн язгуур ирэх ашиг, хайр, итгэл үнэмшил, эрхэмсэг оршихуун талаар зааж сургадаг. Тэрнийг би бусдын дэргэд мөн чанараа битгий алдаасаа, үргэлж өөрийнхөөрөө байгаасаа гэж бодсондоо зааж сургадаг. Харин би бол дүүгээсээ тэсөөр хүн. Би өндөр уулын хойроо дээр нэг ч удаа гарч үзээгүй. Манай ах намайг өндөр уулын хойроо дээр гаргая гэж надад хэлдэг байсан. Харин би өөртөө оногдоогүй хувь тавилангийн төлөө дими санаашраад яах вэ гэж дандаа татгалздаг. Харин би өөрийгөө хүн гэдгийг хүлээн зөвшөөрмөр надад санагдсан. Би өөрийгөө хүн гэж нотлох эцсийн цэг нь энэ шүүх хурлын танхим гэж бодож ирсэн. Би энэ хэргийг хэний ч шахалт, хэний ч санаачлаггүйгээр өөрөө хийсэн гэдгээ шүүхийн өмнө чин үннээр батлаж байна. Бас шүүгчээ, танаас нэг юм гоё. Би хүн бусдтай адилхан эрхтийгш байх хэрэгтэй. Намайг хүн гэж үзээд шудрах шүүж өгнө. Би хүн байх хэрэгтэй. За. Бүх зүйл тодорхой байна. Өмгөөлөгч бэлгээгийн хүсэлтийг авах шаардлагагүй гэж үзлээ. Хэргийг шүүгэн шилжүүллээ.
та сансандаа хүрлээ. Таныг эднэр хүн мөн гэж батллаа.